За бүгдээрээ сайн уу? За би хэрхэн гэртээ сууж байгаа хугацаа гой болгож чадсан бэ? Бичлэгийнхаа 2 дахь хэсгээр уулзж байгаа да. Баяртай байна. За өнөөдөр би та нартайгаа өөрийнхөө хэрэгжүүлдэг нэгэн гоё дадлыг хуваалцах гэсэн. За миний хувьд суралцах, за одоо хэлний мэдлэгээ дээшлүүлэх, за бас гоё entertainment, бас ном унших гэд энэ бүх хэрэгцээгээ энэ нөгөө ээжийн завгүй ажлын хажуугаар ерөөсөө сонсох байдлаар хангаж байгаа байхгүй юу. Тэгээд өглөө босоод бид нэр хоол хийх, хүүхдээ ингээл арчлах гэл эхэлдэг. Яг тэр хугацаагаа л эхлэхээс өмнө утсан дээрээ YouTube тавиал өөрийнхөө сонсохыг хүссэн сэдвийн хүрээнд ингээд юм тавиад орхичдаг. Подкаст, хүмүүсийн ярилцлага байна уу. За тэгээд одоо жишээ нь би бол сэдвээр л сонсож байгаа. Эмэгтэй хүн гоё байх, За тэгээл нөгөө хэл сурах, хүмүүсийн гоё зөвлөгөөнүүд, за бас хүмүүсийн аяллаа туршлагууд, за тэгээд нөгөө нэг санхүүгээ удирдах, хэрхэн хадгалах уу, за өөрийгөө хэрхэн хөгжүүлэх үү гэл энэ мэтчлэн маш олон сэдв байж гэн. Тэгээд бас хамгийн гол нэг гоё миний баярладаг зүйл бол ээжүүд бид нар ингээд яг нөгөө цаасан ном бариад уншаад суух тийм боломж байдаггүй шүү дээ, тий. Нэг юм ингээл уншаад сууж илаа гэхэд хүүхэд баалаа шээлээ, унтлаа идлээ гэд ингэдэг болохоор айгуу тэр ном уншиж чадахгүй байгаадаа би бол их стрессддэг байсан байхгүй юу. Ингээд өөрийнхөө гоё дуртай юмыг хийж чадахгүй шүү дээ, тий. Гэтэл би нөгөө YouTube-ыг ашиглаад ном уншаад тэр номынхоо талаар нөгөө товч тэмдэглэл хийгээд ингээд ярьж байгаа хүмүүсийн яриаг ингээд сонсох байдлаар энэ чинь нэг иймэрхүү ном юм байна, тий. За энэ номон дээрээс ийм сурж болох юм байна. Би бас ингэж хэрэгжүүлж болох юм байна гэд. Ингэж ном унших зүйлээ бол амжуулж байна. За бас хэл сурдаг хүний хувьд хэлнүүд маань яг давтахгүй бол мартагдах гээд байгаа. Тэгээд яаж би бас хэлээ давтаж ийн гэхээр нөгөө л бас цаас бариад суух боломжгүй болохоор шууд англи подкаст, англи хэл дээрх гоё хүмүүсийн бас ярианууд, за бас хятад хэл дээр киног англи сабтайтлтай үзчихдэг. Энэ мэтчлэн ерөнхийдөө нөгөө утсаа ашиглаад юмыг хийвэл ээжүүд бид нарт арай амар байдаг. Утсыг бол хідүүдч бариад унтжаахт нь ч бариад ингээд амжуулчих болдог болохоор хамгийн гоё шалгарсан арга гэж би бол үзээд байгаа. Тэгээд та нар маань бас хэрэгжүүлээрээ, хэрэгжүүлдэг хүн байх юм бол ямар подкаст үздэг, юуг сонсдог, энэ илүү гоё шүү гэдэг мэдээлэлээ бас комент хэсэгт оруулаарай. Тэгээд зөвхөн ээжүүд ч гэлтгүү бүх хүмүүс энэ аргыг хэрэгжүүлээ сурчих юм бол бидний хөгжил цэцэглэлтэнд маш гоё хувь нэмрийг оруулж чаддаг шүү. Тэгээд амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.